байгаа юм л да. Дулааны станцууд маань яг хэрэглэдгээр нүүрс хэрэглэн дээрээс коксаа гаргаж авна. Утаагүй түлшээ тэн дээрээсээ бий болгоод айл өрхтөөр тараагаад ингээд утааны асуудлыг шийдэх юм зүйл яригадаад байгаа. Үн өртгийн хувьд ямар хөө байх вэ? Түүхэн нүүрстэйгээ өрсөлдөж чадах уу гэдэг нэг юм зүйл байгаа. Одоо манайх чинь 110 өгч байгаа лөө. 122. Үн өртгийн хувьд өрсөлдөхөд хэцүү. Би дөрөв нэг татаас гэж яриад аргачлаа шүү дээ. Тэр татаас байхгүй болсон. Энд бол олон бизнесмэнүүд бол тэр татаасанд найдаад хөрөнгө оруулалт хийсэн байхгүй. Агарын хуулинд өөрчлөлт орохгүй, одоо шийдвэр өөрчлөгдөхгүй гэдэг. 47% татаастай байсан. Тэгээ хөрөнгө оруулалт хийгээд байжсэн чинь үйлдвэрүүдэд барьчлаа. Одоо тэгтэл тэр татаас байхгүй болчихгоод хүссэн ч үсээгүй ч одоо нөгөө түүхийн үрсээ хүмүүстүүлнэ шүү дээ. Аль хэмдэн. Ингэнгүүт нөгөө гаргаж авсан чинь одоо энергетикийн зоохонд гаргаж аваад энэ дээр чинь нэмээд импортоор орж ирдэг барьцалдуулагч бодис гэж юм байдаг. Тэрийг холддог. Дээр нь нэмээд эргэж бүр нунтгалдаг технологи. Тэгээд инерти материал гэж юм түрүүн дулаан гаргах чадварыг буулгахгүй бол одоо жинхэнэ энгийн зоохонд болдгоо шүү дээ. Инерти материал нэмж өгч байгаа. Тэгээ энэ холцоодыг нэмээд тэгээд одоо савлаад одоо уудлаад тийм үү. Ингээд тээвэрлээд Улаанбаатар хотод оруулж тээврийн зардал нэмэгдэнэ. Ингээд ачиж буулгах зардал энэ юмнууд нэмэгдээд ирэхээр түүхийн өрсөлдөй бол өрсөлдөх ямар ч боломжгүй. Тэгвэл бид бол зарж байгаа. Нодны 2000 тоног гэсэн энэ жил одоо 1000 гаруй явж байна. Агуулгад нөөц байна. Саяхан танахаа очиж сурвалж илсэн. Тэгээд цаашдаа бол энэ хэмжээ одоо 900 дээр гэдэг чинь одоо нэг 9 дахин нэмэгдэх боломжтой. Зөвхөн багнуураас